Дараагийн мэдээг танилцуулъя. Япон болон Хятадын хоорондох худалдаа эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн ийм асуудал үүсэж байна. За Японы засгийн газрын их сурвалжийн мэдэгдэж байгаагаар бүгд найрамд Хятад ард улсын зүгээс Японоос далайн гаралтай бүтээгдэхүүнүүд худалдан авах импортлогоо зогсоох шийдвэрийг гаргасан гэж мэдэгдэж байна. За бүгд найрамд Хятад ард улс энэхүү алхмаа тайлбарлахдаа Фукушима Дайчи одоо цөмийн цахилгаан станц эвдэрсэн за үүнтэй холбоотойгоор түүний одоо эвдэрсэн реакторуудыг хүргэхэд ашигласан усыг далаа руу гаргаж байгаа. За энэ үйл явцтай холбогдуулан цэвэрлсэн болон шингэрүүлсэн усны хяналтыг үнэлэх шаардлагатай гэж тайлбарсан. Гэхдээ энэ шийдвэр нь бол цаана улс төрийн одоо шалтгаантай байж уулзшгүй гэж ажиглагчид үзэж байгаа юм. За учир нь гэвэл Японы шинээр сонгогдсон ерөнхий сайд Такаичи Сана Тайвантай холбоотой мэдээллийг бол хийсэн. За түүний хувьд олон парламентын чуулганд оролцож үг хэлсэн. За энэ үеэр парламентын нэгэн гишүүн бол Тайвантай холбоотой асуултыг бол асуусан. За Тайван хэрвээ эзлэгдсэн одоо эзлэгдэх хүчээр түүнийг одоо эзлэх нөхцөл байдал үүссэн тохиолдолд Япон улс ямар арга хэмжээ авах вэ гэж асуухад бол Японы ерөнхий сайдын зүгээс хариулахдаа энэ асуудлыг бол Японы оршин тогтнохуйтай холбоотой аюул гэж үзэн зохих ёсоор хариу үйлдэл үзүүлнэ гэж мэдгдсэн. За Японы оршин тогтнохтой холбоотой асуудалд бол Японы зэвсэгт хүчин хариу үйлдэл үзүүлэхдээ цэргийн хүч одоо хэрэглэх ийм тухай номлолтой байдаг. За тэгэхээр энэ номлолынхаа дагуу асуудалд хандна гэж хэлсэн. Хятадын одоо дургуутслыг хүргэж байгаа. За үүний дараагаас эхлээд Осака дахь Хятадын одоо консул энэ асуудлыг одоо нийгмийн сүлжээнд бол X хуудсан дээр одоо тавьсан. За үүнээс болоод Японы ерөнхий сайдын хэлж байгаа үгэнд бол нэлээд доромж байдлаар хандсан явдал нь хоёр талын харилцааг одоо муутгахад нөлөөлж байгаа. За үүний дараагаас эхлээд талууд бол харилцан иргэдээ зорчихгүй байх аль нэгэн улс руу очихдаа бол аюулгүй байдлаар дээд зэрэгээр хангах ийм анхааруулгыг өгч байгаа. За Японы далайн гаралтай бүтээгдэхүүнийг Хятад руу экспортлоход шаардлагатай цацраг итвэт материалын шинжилгээ хийдэг. За үүнд бол тэнцсэн бүтээгдэхүүнд нотлох гэрчлэгийг Японд бол олгодог юм байна. За тэгэхээр энэхүү гэрчлэгийг түр хугацаагаар хүлээн авах болно гэдгийг Япон улс лав гарагт мэдгдсэн байна. 2023 оны 8 дугаар сард Фукушимагийн цахилгаан станцаас цэвэрлсэн болон шингэрүүлсэн усыг далайд асгасны дараа бүгд найрамд Хятад ард улс Японы далайн гаралтай бүтээгдэхүүн импортыг түр хугацаанд зогсоосон гэвч энэ оны 6 дугаар сард Фукушима зэрэг 10 мужаас одоо ийм импортыг хийхээ сэргээхээ мэдэгдэж байгаа. За Японоос хясаа болон далайн өргөст хэмхний тээвэрлэлт энэ сард дахин эхэлсэн байдалтай байна. За Фукушимагийн атомын цахилгаан станцын хайсан түвшийг хүргэхэд ашигладаг усыг бороо болон газрын доорх устай хольж за цацраг итвэт бодисыг нь зайлуулах зорилгоор цэвэрлэдэг. Гэхдээ тритониум гэсэн бодис бол агуулгдсан хэвээр байдаг юм байна. За цэвэршүүлсэн усыг далайд гаргахаас өмнө үйлдвэрийн оператор нь тритониумын түвшин дэлхийн эрүүл мэндийн байгууллагын унтны усны удирдамжийн түвшний 7.1 хүртэл бууруулах байдлаар шингэрүүлж ажилладаг юм байна. За тэгэхээр үүн дээр нь бол Хятадын зүгээс хяналт тавьж ажиллах нь гэж мэдэгдсэн. За Япон загас агнуурын яамных нь мэдэгдэж байгаагаар усыг одоо далай руу гаргах ажил эхлэхээс өмнө буюу 2022 онд Хятад руу хийсэн далайн бүтээгдэхүүний экспорт 87.1 тэрбум йен буюу одоогийн ханшаар 559 сая $5 байсан улс орон бүс нутгийн хувьд хамгийн том экспортын тэргүүлэх чиглэл болж байгааг хэлсэн байна. Гэсэн хэдий ч 2024 онд Хятад руу хийсэн далайн бүтээгдэхүүний экспорт ердөө 30 сая $5 байсан нь импорт бол хэрхэн одоо буурч байгааг бол харуулж байгаа. За Япон даяар бол экспортоо сэргээх за Хятад руу гаргахыг бол урайлж фермерүүд болон далайн одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүмүүс бол урайлаг гаргаад байгаа юм байна.